Зохиогч Зол заяа. Мухулай. Түүхэн роман. Гутгар дэвтрийн хэсгээс. Өнжимөл өвсний толгой хөөрэ шагшуургадан хоолой маргаж хэн хүнгүй зүдэрцгэ. Хараал урсгах ураг бай тахил эдэн дээр нь баарлан гуаглах хар хэрээнүүдийг хон хамарт нь хүртэл даргин орох хөөрэ шороог хэдэнтэй арчилсан. Цөөр чоны сүүлч энэ шорог харилахгүй л гэд хялам хим буртаглаж тогтсон өлөн хэрэг гүд. Их тэнгэр минь. Эцэг өвгөд минь. Тэнгэртэ тахигдсан амбага хааны минь хүч чадлыг эргүүлэн дуудаж өгөөч. Эцэг өвгдийн минь дээдэлж ирсэн шүтээнийг таргуудаа хэрэл түгт минь буулгаж хайрл. Хэмээн битүүхэндээ наманчланга буулан тохоогоор ширвэн хин нэгнийг хайснаа. Түмэн эрт ягаад яваагүй байдаг вүлээ? Гэрээ буулгаж нүүснээс хойш дүүлэх нь их болсон. Эхнэр хүүхэд нь хаа байгаа нь сураггүй. Амбага энэ хоёрыг тэр шин удатал ярилцсан гэсэн. Ахин уулзалтаагүй. Дүнбисэн амтнал яваад байсандаг. Хэмээн уурсангүй бодлогошрон гүнцэг идэг нь шүүрэх хон хрээдийг үргэж уурсан тэргэнд суугаад хөтөч мөр буруул гэж захираад хөсөг тэргийг эргүүллээ. Манай гэхэр юмгүй сул задга хідэн гэр ториулсан зул эсхийгээр хан хэрмлэн хашсан жижиг отогт хүрээд саатлаа. Тайчуудын хүрээнээс холгүй энэ отогт түмэн эрт ирээд удажээ. Сайхорой амбага гертэн туглан түүдгийн гал манан хөөрөлснөөс хойш дэндүн. Нойр нь муудан хугас шөнөөр отоглон явдлаа хурдсхан хавхалсан ухаанан задлах гэж хүчилжээ. Амбагаг явбал буцаж ирэхгүй гэдгийг аав анч тэр гэрги ариуганч тэр хэлж байсан тул өөрийгөө тогтоож барих гэж хичнээн удаан ноололдоод хідэн шөнийг тэнэж өнгөрөв. Өөрийгөө битүмжилж шарж байтал гадаа хөсөг тэрэгний дуунаар бодлоосон түр чадахгүй хагацаад гарлаа. Таргууд хэрэл туг их хатны өвдөг хөлийг хүчсэн нэхийг тайлж хөсөг тэрэгнээс тохой түшин буулгаж хөтлөн. Их хатан ээжээ би эндэ хүлээж бай гэд үлдлээ. Өнөөхөө гал цогтой жавхаатай орог байн царайн зэвхий хөхөрч үрчээсэн авгайвалж. Яаж вэ юм бол та? Амбагайг хайлахад солиорон хүн хавтуулахгүй чарлаж байсан. Игч минь аваа тэнхэрчтэй. Хөсөг хөлгөлхийг бодвол тахилга өргөд буцаж байгаа юм болов? Гэрэл сүудэр нь ижил тусгалтай үргэлж цоглог цовоо хангинаж ирсэн игч минь ингэж үнсэн сарал болон хойрохч гэж хэмээн өөдөөс нь алхах игчийн зүсийг толдон санаа алдан зогсоход жиндүү салхинд хийсгэнүү гэлтэй явсан орог бай ханхайн зогсох дүүгээ үзээд лав гинжлэгдсэн цөхрөл нь оволзон нүүрэн дээр нь бичигдэн менчийн улалзаад хацар аман татууг ятуугийн яралзаад энэ муурвагч амбахыг явах зорхоор хотуулаг бараадад байсандаг. Хэмээн агшин зүрт бодсноо шар үсээ налчиитлилээд мэндчгүй шууд дайран түмэн эрт чи мэдэж байсан уу гэд гараа савчуулан эсхий туургыг гуд татлаа. Хорон годгон хумсан гялсхийн чичхээс өөр үйлдэл хийгээгүй түүний дайралцаанд явруулан урт хумсанд нь хүзүү чихээ зурулсан түмэн эрт үүдэ буулгангууд зүс үзвүү гэсэн аятай дахин чарлаа. Эргэн тойрны хүмүүс ганц нэгээр дүүлснөө орог байн хадаанд эргэцгэв. Таргуудад гэр доторх ихийнхэн яриа хөөрө сонсогдон нурууга харуулан гутлын хоншороор газар зуранга хэрхэ мэдэхгүй жаал холхилоо. Орилонд нь түмэн эртийн чихэн хагарах шахан та тайвшраа мен дуусчгүй гэд шүлсэн хөөсрөн аманд нь багтахгүй савирх ихчтэй хэлсэнд тайвшир гинэ хизээ өнчрөх юм үзэх гэж их хүлээж дэ чи гэд 10 хурууга байдгаар нь тэлэн зүтгсэнд түмэн эртэ дүрсхийгээд та чин галзуу солио тусаа юу гэд гарын тас тавиулан гэдрэг савсанд эрчээрээ тэрийн унсан тэрээр улам чорлон өлөгчин гэргээ чин үүрийн зүүдэндээ харж үдшийн сартаа ярьдаг байж өмнө нь үг хэлж сануулахгүй үлдэж хоцроод өөрөө амьд үлднэ гинэ гэд хананд хавчуулаастай савлуурт модыг барин дахин дайрахад таргуудаа хэрэлтүг тэслгүй орж ирэн их хатан ижи гү та чи яаж винэ гэд өмнөр нь хөндлөсгöd чи дут
Чи бит хоёрыг энэ ах чинь амь тасалж арьс хууллаа. Ихнэр хүүхдээ нуугаад өөрөө амьд үлддэж гэхэд таргууд их хатан Орогбайг босгонгоо "Ихижи юу гэсэн үг вэ?" хэмээхэд Орогбай "Чи сайтар сонс. Төмөн иртэ. Чиний ихнэр хүүхэд чинь өмхирч өвдөг нугулмаа тас татуулаг" гэснэ. Эрчээрээ таргуудаар довтлон шүлсээ өсчүүлэн "Чи ч гэсэн ураг төрөл минь" гэж гурвал цорвилгох хэрэггүй гэж хуруугаараа чичээд тайчуудын их хүрээнд тартагтан тулгаж ах トゥ хядуудын боол болголоо. Их шүтэн хөвгөд минь үүнийг үзэх гэж өлн нүдтэй чамааг наашин туулгаж дээ. Амбааг явуулахгүй хоригилж болох л байсан. Чи мэдэж байсан. Чи үхэл рүү явуулчихлаа. Тэр шин та хоёрыг үүр цайтал ярилцсан гэж байсан нь энэ байж л дээ. Ариун гэгэн ихнэр чинь хүртэл үүнийг мэдээд мөрөө буруулж зугтаж дээ гэд урд нь улалзах тулгатай галыг өшгөлсөнд тал тийш галтай цогонд боторсонд "Таргууд чи надад амл. Энэ өдрөөс бидний цусан төрлийн холбоо тасраг. Түмэн эртийн үр хүүхдийг таарсан газарт цавчиж ална гэж амл" гэж байдлыг чадлаараа бахирн үс гизгээ зулгаагаад түүндээ багтран амьсгаад нь суухад түмэн эрт өсчин бусан цогийг унтраах гэж гიშгэлээд "Орогбай, чамайг миний ихч гэлээ. Ингэж ирээцээрээ алдаж төрөл угсаага самна гэж тушааж зааварлахыг чинь хизээч уучлахгүй. Татар руу явах зарилгийг амбгаа өөрөө гаргасан шийдвэр. Чи ариуганг бүү буруутга. Анх эцгийн гэрт ирсэн өдрөөс л чи өөлж гоочилж байсан чинь одоо бүр даварч өрх гэрмийн буснуул гэж зааварлана гинэ" гэд ханцууга шамлан савчин загнасанд Орогбай улам агсран таахалзаад "Өнөө өдрөөс эхлээд өстөн минь боллоо. Цусыг чинь садрааж, ясыг чинь үйрүүлэх цаг ирнэ" гэснэ. Нүдээ улам онилгон хөмхийг зураад "Би үзэхгүй маа" гэж ээрэн таргуудаар чичээд "Таргуудаа, чи миний хорслыг тайл" гэж тушаахад түмэн эртийн аргасан нүдэнд нь нулимс цэйлэлцээд "Эцэг минь үнэн хэлжтэй. Орогбайгаас хол яв" гэж гал дээр нь тэнцсэн ах トゥ сатал гав гинж хангинуулан галзуу чөтгөр болон хувирч хотуулаа мэгдэж ирэх нь аргагүй юм байна гэсээр түмэн эрт харуулсалтай үгээ залгиад араага хавируулан дуургаад "Орогбай чи солиот харш боломс. Ургаа алдаг чам шиг юм энэ орчлонд үгүй. Удмаа устгадаг чам шиг юм энэ хорвоод үгүй" гэтэл Орогбай суудал дээрээс үсрэн дүүлэн энгэрт нь мацаад "Таргуудаа чи сонсоо биз? Намайг өгсний дараа чи эдний үр төлийг байга газраас нь олж галж шатаавал зохилтой" гэхэд түмэн эрт Орогбайн шууг тас мушгин нурамтай цог дээр унгаахад тэрээр бөрөглөх үнс зурамтай дүлэнд нь түлэгдээд байдгаар нь чарлаа. Түүний араа шүд аманда багтахааргүй том дэлгэгдэн цэлийн суусан нүднийхэн цөцгий эгээтэл аягнаас үсрэн гарч ирэх шахсанд таргуудаа ихийг нь босгоод "Ихижи явъя" гэтэл Орогбай ач хүүгийнхээ нарийнхан сүлжилсэн үснээс зулгаагаад "Надад чи ам өчөг өгсөнгүйгээд" цагирган эмгнээс нөгөө гараараа сэт тадлаа. "Ёо" хэмээн өрлөө чихээ дарсан таргуудын шингэн ягаан цусыг хараад Орогбай "Цусаараа хандгайл" гэд өрөөс нь чих рүү гараа сунгахад таргуудаа хэрэл туг нагц ах руугаа харснаа. "Хотын ичи, таны тал дээр болъё" гэхэд сая л тэр үснээс нь гараа татаад цустай мөнгөн эмгийг харуулад "Ти үгсэн ч дэргэд чинь манд явах болно шүү. Энэ удаад чих чинь" гэж хэлээд ялайсан нүдэрээ түмэн эрд рүү ширвээд таргуудад чирүүлэн гарлаа. Хараал ургасан Орогбайг модон тэргэнд дарж хэвтүүлэн чахруулан одоход түмэн эрт омгон дүүрэн цусан буцлан тэнхээгэрэн бархирлаа. Хэд бархирсан ч аагийн дарагдахгүй дорон холхиж сэтгэлээ уудлах гэж ухсхийн цэлмэг тэнгэрийг ширтэн уужуу амьсгалсан ч Орогбайн хор түг олгой толгойд нь хангинэн сонсогдож гарн салганан зүрхэн савлан тайвширч чадалгүй илүү гэрт орон хүйтэн сархадыг савируулан уулаа.